Зя сайн байцгаана уу? За энэ хүртэл ирж одоо Үзэнтэйч YouTube сувгийн одоо маш олон бичлэгийг үзэж сууж байгаа та бүгдэд баярлалаа. За тэгэхээр Үзэнтэйч сувг маань өнөөдрөөс эхсүүлээд нэг төрлийн курс орлогоор шийдсэн. За веб хөгжүүлэгчийн курс. За тэгэхээр гадуур амар үнэтэй сургуулиуд, янз бүрийн одоо чанаргүй курсууд маш их байдаг. Тэгэхээр одоо эдгээр курсуудыг нэг мөсөн цэгцлэх зорилгоор энэхүү хичээлүүдийг үнэгүй болгож YouTube дээр тавихаар шийдсэн байна. За тэгэхээр курсынхаа гол юмд орцгоё. За тэгэхээр бидний хамгийн их судлах ёстой зүйл бол Git. За Git гэж юу юм бэ? За Linux Torvalds буюу одоо Linux гэдэг нэртэй үйлдвэр системийн анх гүйцэтгэн байгуулагч Linux Torvalds-ын анх одоо бид бүгдэд гаргаж ирсэн сүлжээ. За нэг тестондоо бол бид нар ингээд код ямархуу явцтай явдаг, хизээ өөрчлөгдсөн, хин нэмсэн гэх зэрэг одоо удирдлага эднэр хийдэг гэсэн. За тэгэхээр repository, clone, stage, commit, branch, merge, pull, push гэсэн ерөөдөө энгийн үйлдэлүүдтэй. Эдгээр үйлдэлүүд нь бүгдээрээ үйлдэл болж явна гэсэн үг. За тэгэхээр бид л git гэдэг зүйлийг эхлээд суулгахын тулд эхлээд git рүү орно. За git гэж хайхаар git-ийн эндээс хувилбарууд гарч ирнэ. За git-ийг өөрсдийн одоо хувилбараар бид нар хэрэглэнэ гэсэн үг. Ямар хувилбараар бид нар хэрэглэх ёстой вэ гэхээр одоо энэ одоо жишээлбэл за Windows дээр бол Windows-ийн хувилбараар, за macOS дээр бол macOS-ийн хувилбараар, Linux дээр бол Linux-ийн хувилбараар. Windows дээр одоо бид нар энийг суулгаж хэрэглэх болно. За эхлээд бид нар Windows дээр Git-ийн version эхлээд дарлаа. Клик хийж download эднэрт энэ линкэн дээр дарна гэсэн. Тэгээ хоёр дахь биднэрт таалагт одоо хэрэглэгдэх юм нь юу юм гэхээр за Git 252 тэг 64 гэсэн хувилбар нь одоо миний энэхүү компьютер дээр ингээд татагдчихж байгаа гэсэн үг. За та бүгд тааруулцгаая. За харин тэгэхээр одоо бидний үргэлжлүүлж ярилцах хэрэгтэй юм. За Git бол нэг өсөндөө сүлжээ гэсэн үг заяа. За Git гэдэг нэртэй сүлжээ байгаа. За тэгвэл Git сүлжээг хэрэглэгч нар нь хэн бэ гэдгийг бид нар харъя. За Git дээр холбоотой маш олон одоо юм сүлжээ хэрэглэгч нар буюу одоо бидний repository буюу кодыг байрлуулдаг газар гэсэн үг заяа. За энэ бол нэг өстө банк гэж ойлгочих заяа. Ингээд биднэрт мөнгө байгаа. Мөнгө гэдэг нь бидний код. Тэгээд бид нар мөнгө хаана байрлуулах вэ? Банкнда байрлуулна тийм ээ. Тэрэн шиг яг л үнтэй адилхан GitHub дээр бид нар одоос кодоо байрлуул явах болно. За GitHub-аас эхлүүлнэ гэсэн үг. За Git GitHub гэдгийг ойлгоно гэсэн үг. Тэгээ эхлээд Git сүлжээгийн суулгахын тулд Git-ээ суулгана. Тэгээ GitHub руу орно гэсэн үг. За би та нарт илүү амар болох үүднээс бол нэг бас ижил бас нэг юм зааж өгье. Тэгэхээр энийг бол би өөрөө хувьдаа хэрэгэлдэг. За github.com гэдээ орцгоё. За github.com руу орлоо. За тэгэхээр GitHub руу ороод эднээс бид нар эндээс харагдах хэрэгтэй юм юу юм гэхээр GitHub desktop гэж байгаа. За мэдээж хэрэг та нар Git хэрэглэж байгаа хүмүүс байгаа бол хамгийн одоо төрүүлж хэрэглэх ёстой юм нь өөртөө ишигээ одоо бид нар за Cognito browser нээцгээе. Тэгээ GitHub руу орлоо. За энэ дээр нэмээд GitHub-ийн яг энэ зүүн баруун талд буюу одоо хамгийн баруун талын хэсэг дээр нь юу байгаа юм гэхээр sign up гэдэг товч байгаа заяа. За sign up гэдэг товч дээр ороод бүгд Google ч юм уу эсвэл Apple ID-гаар ч юм уу эсвэл өөрсдийнх байгаа email адресаар энэ Git үүсгэж болно. За тодорхой хэмжээний Git үүсгэсэн бол та бүгд одоо миний Git сүлжээ рүү орж ирэх цаг болно гэсэн үг. За би та нарт repo гэж үг гэдгийг харуулъя. За миний repo бол одоогоор бол за хэдэн прожекттэй байна. За 20 30 40 40 50 прожекттэй гэсэн үг заяа. За энд бол бидний баг сүүлд яг уу хийсэн прожектны нэг юу нь болохоор GitHub нь болохоор ишээгээ байгаа. За ингээд та GitHub-тай болох юм бол өөртөө гэсэн кодоо эндээ ингэж байрлуулж болно гэсэн үг. За цаашдаа амар чухал хэрэгцээтэй зүйл. Ягаад тэгэхээр Git дээр нэгэнд код байршуулад эхэлсэн бол чи кодыг ерөөдөө бид нар янз бүрийн байрлал deployment хийнэ гэсэн үг. За сервер дээр ч юм уу одоо сервер дээр ажилладаг хүмүүсийн ерөөдөө ихэнх хэрэгэлдэг юм GitHub-ыг хэрэгэлдэг заяа. Өөрсдийн кодоо байрлуулад өөрийнхөө серверийг кодтой холбож өгдөг. За энэ зэрэгээр одоо кодны бид нар үндсэн юм орж ирнэ гэсэн үг. Тэгэхээр бидний энд одоо цаашд курс хэрэглэгдэх энэ хүү коднууд ч гэсэн энэ дээр ингээд бэлэн бол одоо орж ирээд доор нь GitHub дээр орж ирнэ гэсэн үг. За би доор нь GitHub-ийн линкийг орхино. Тэгэхээр та бүгд бас нэг зүйл хийгээд өгөх боломжтой юм. Миний энэ аватар руу ороод намайг стар хийгээд өгвөл бас их зүгээр гэсэн үг. За нэг гэсэндээ Facebook дээр байдаг subscription гэдэгтэй л ойролцоо зүйл гэх юм. Тэгэж ойлгож болно. Дээр нэмээд та нар GitHub-ыг сайн хэрэглэх юм бол ингээд үнгүү коднууд энэ тэрнгээрх одоо хүмүүсийн хэрхэн код хөгжүүлсэн талаарх зүйлс одоо коднуудтай бид нэг ингээд таарч болно гэсэн. Одоо би жишээлбэл Waldi гэдэг хүний GitHub руу орж үзье. Энэ Waldi-ийн өөрөө Snapchat-ны юу байсан юм бэ? Snapchat-ны руу одоо орлоо. За ийшээ оронгууд ингээд follow гэсэн товч байгаа. Тэгэхээр иймэрхүү маягаар ингээд бид нар follow
хийгээд авчвал зүгээрээ гэсэн үг. Миний бас прожект руу ороод гэсэн GitHub руу follow хийгээд авчаараа үүзэнгээд. За харин нэг зүйл нь GitHub desktop-ыг бид нар түрүүн ярилцсан. Тэгэхээр GitHub desktop-ыг бүгдээр татаж авна. Тэгэхээр маш амархан. Google-с бид нар GitHub desktop гэж хайх үед доотлын хамгийн түрүүлж гарч ирж байгаа нь download GitHub desktop гэдэг байна. За би Windows хэрэглэдэг учраас миний Windows дээрх өргөтгөлүүд нь яг ингэж таарна гэсэн үг. Тэгэхээр би эндээс download Windows 64 bit гэдгийг дадлаа. За эндээс орж ирээ суугдана. За та миний download-ыг харах юм бол энд хоёр юм суусан байгаа. Эхнийх нь GitHub desktop, нөгөөх нь хоёр дахь нь Git байгаад байгаа. За Git руу орцгоё. За Git руу ороод одоо Git-ийг одоо бид нэр эндээс уншуулж эхлэх гэнэ шүү дээ. Тэгэхээр одоо Git-ийн суулгах аргачлал нь одоо эндээс орж ирсэн install дарлаа. За иймэрхүү байдлаар чиний Git ерөөхдөө энэ дээр ингээд сууж эхэлнэ гэсэн үг. За цаашдаа курстэй холбоотой юмнуудын наривчсан коднууд өөр илүүд одоо хэрэглэгдсэн коднуудыг та нар авахыг хүсвэл GitHub дээр байгаа код руу орж ирээд намайг стар хийж аваад авцгаагаарай. За тэгэхээр иймэрхүү байдлаар Git-ийг суулгаж байна. За энэ хугацаанд болохоор GitHub desktop бол одоо миний компьютер дээр сууж байгаа. Гэтэ нөгөөтэйгөр суулгацсан хувилбар нь бол нэг иймэрхүү харагдана гэсэн үг. За та нар энэ дээр бас логин хийж ордог гэдгийг бас сануулъя. За одоо харин GitHub-ийн хэрхэн репо үүсгэдэг талаар харцгаая. За үүзэн гэдэг нэртэй би энэ баруун дээдлийн өөрийнх нь icon дээр дарангууд доошоо ингээд сунгагдаг гараад ирнэ гэсэн. За репо дээр дарлаа. За репо дээр дарангууд шинэ репо үүсгэх гэдэг энд байгаа. За тэгэхээр бид нар за merk гэдэг нэртэй одоо репо үүсгэж заяа. За энэ дээр нь бид нар description дээр нь за энэ бол та бүгдэд харуулах туршилтын репо. За ингээ репого үүсгэчихье. За хувийн чанартай болох уу private дарна, нээлттэй репо дарах бол public дарна. За би public гэдэг нэртэй ойлголтыг дарж өгөөд create repository гэдгийг дарж өглөө. За эндээс ингээд үүсгэнгүү. За ийм хоёр төрлийн сонголт гарч ирнэ. Эхнийх нь болохоор юу юм гэхээр энэ дээр ингээд desktop Git-ийг хэрэгэлцгээе гэсэн юм сонголт гарч ирж байгаа тий. Хоёр дахь нь болохоор за энд орогоо кодыг уншуулахаар чиний одоо компьютер дээр чинь Git ажиллаж эхэлнэ гэдэг юм гарч ирнэ гэсэн үг. За харин одоо хэдүүлээ нэг зүйл хийх юм GitHub desktop-ыг суулгацгаая. За GitHub desktop-ыг суулгаад за энэ баруун дээр байгаа товчийг дарлаа. За энэ дээр суулгангууд за миний компьютер дээр жоо хуудаа уншиж байна. За одоо ингээ орж ирсэн GitHub desktop гэдэг нэг юм хувилбар нь. За минийх дээр аль хэдийн суудсан байгаа учраас бол ингээд дахиж энийг суулгах шаардлага байхгүй. Гэхдээ та хэдийн хувьд бол дахиад инсталл хийх шаардлагатай гэсэн үг. Тэг ингээд суулгасан тохиолдолд GitHub desktop гэдэг нь өөрөө нэг иймэрхүү юм харагдана гэсэн үг. За мэдээж хэрэг та олохгүй байгаа бол цонх гэдэг товчод дараад GitHub desktop гэж бичгээр ингээд суудснараа орж ирнэ гэсэн үг. За ийшээгээ орж ирсэн бол одоо логин гэж хийх юм дээр нь болохоор түрүүн GitHub-ийн аккаунт үүсгэдсэн тэр аккаунтаараа дахиж логин хийж орцгоно шүү. За хэдүүлээ тэгэхээр энэ хуудас дээр ирсэн байгаа. За тэгэхээр хамгийн бид нар GitHub-ыг хамгийн хэрэглэлбархаа хэрэглэх арга нь setup in desktop гэдэг нэртэй энэ товчийг дарахад болно гэсэн үг. За эдгээр энэ товчийг дарцгаая. За merk гэдэг нэртэй одоо би clone repo clone хийх үү гэсэн сонголт надад гарч ирнэ. За тэгэхээр clone дарлаа. За clone дарангууд merk гэдэг нэртэй project энэ дотор орж ирэх болно. За эндээс бид нар нэг зүйлийг харж болох юм. За open in Visual Studio Code. За show in Explorer. За бид нар show in Explorer-ыг даръя. За тэнгууд миний документ дотор GitHub гэдэг нэртэй фолдер дотор merk гэдэг нэртэй фолдер репо ороод ирсэн гэсэн үг. За тэгэхээр энэхүү репо яаж ажилтгийг талаарх одоо нэг хамгийн энгийн та нарт юм харуулах юм бол за бид нар энэ дээр текст зүгээр үүсгэчихье. За new text тий. New text үүсгэлээ. За бид нар new text-эн дээр ямар нэг юм энэ хэвд оруулаад за зүгээр жоох хаяа бичиг control S-ээр хадгалчихъя. За ингээ хадгалангууд юу болох вэ гэхээр за энд нэг шинэ файлын дотор ороод ирлээ тийм ээ. За энэхүү шинэ файлыг би одоо эндээс энд нь ингээд одоо комент бичих буюу commit гэдэг нь болохоор комент бичих заяа. За би сая text file нэмсэн. За ингээд оронгууд за энд би сая text file нэмсэн юм биш үү? Окей гэт ингээд оронгууд за publish branch дарлаа. За анхны commit учраас ингэж орж ирж байгаа. За тэгээд ингэнгүүт merk гэдэг project миний компьютер дээрх сая апдейтэнд сая new text орж ирж байгаа шүү дээ. За тэнгууд new text бид нарыг одоо merk руу орж үзцгээе. Одоо энэ merk-ийг бид нар дахин оруулах үед merk дээр new text txt гэдэг нэртэй файл шинээр үүссэн байх болно. За ийшээ ороод үзэнгүүт за сая миний бичсэн
текст одоо энэ дэр ингэж давхар үүссэн байгааг та бүхэн анзаарч болно. За энэ файл дотор ийм текст байсан тийм ээ. За мэдээч хэрэг бид нар энэ текстийг өөрчлөе л доо. За энэ бол үзэн тийчийн аль биесны гитийн сургалт. За Ctrl S дарлаа. Ctrl S гэдэг товч байнга дарагдаад байгаа. За тэгэнгүүт одоо энэ дотор файл доторх баг зэрэг өөрчлөлт орж ирсэн тийм ээ. Тэгэнгүүт бид нар буцаа GitHub desktop-оо дээш нь татангууд GitHub desktop дээр нэг ийм юм гарч ирнэ. За сая энэ дотор өөрчлөлт орж ирлээ. Яасан гэсэн чинь чи сая AST гэдэг юм устгаад оронд нь болохоор энэ бол үзэн тийчийн аль бие усны гитийн сургалт гэдэг нэртэй файл орж ирлээ хэмээн зааж өгсөн байна. За тэгэнгүүт энэ ч гэсэн шинэ өөрчлөлт тийм ээ. За хоёр дахь өөрчлөлт гэж би бичлээ. За хоёр дахь өөрчлөлт гэж бичээд доор нь комитлаад тэг push origin дарангууд юу болох вэ? За push origin дарах үед за код одоо дахиад шинээр өөрчлөгдөн. За merge гэдэг нэртэй бид repo-лого дахиад refresh дараад орлоо. За Ctrl Shift R refresh бол. За refresh дарлаа. Одоо ийшээ оронгууд энэ бол үзэн тийчийн аль бие усны гитийн сургалт. За ингээд ороод ирсэн байна. Та бүгд харж байна уу? За гитийн сургалт гэдэг энэ new text дотор ингээд ороод ирсэн гэдэг чинь өөрөө бид нар GitHub-ыг одоо бүтэн хэрэглэх боломжтой болсон гэсэн үг. За тэгэхээр эндээс юу харж болох вэ гэхээр бид нар сая commit гэж яриад байсан. За энэ дотор хоёр commit энэ дэр байна гэж ярьж байсан. За тэгвэл эхний commit болохоор энд байна. За би сая text нэмсэн. Анх энэ report дотор орж ирсэн өөрчлөлт ингэж харагдана. За хоёр дахь өөрчлөлт гэдэг нь эндээс харагдаад хоёр дахь үеийн файл нь гэсэн үг. За мэдээж хэрэг чи янз бүрийн код бичиж байгаа олон төрлийн юмнуудтай програмчлалын бичиж байгаа баг зэрэг алдаа гаргана, хүнтэй хуваалцах хэрэг гаргана, хүмүүстээс асуулах хэрэг гарна, янз бүрийн асуулт, янз бүрийн өөрчлөлтүүд гарах хэрэг болно. Тэгэнгүүт тэр үе юу хийх ёстой вэ гэхээр бид нар энэ дотор байгаа өөрсдийн коммитнуудаа харах ёстой гэсэн үг. За хүмүүстэй хамт коммитнууд булаацалтаж эхлэн тэгээ merge push pull гэх зэрэг янз бүрийн юмнууд хийж эхлэн. Одоогор та бүгдийн хувьд бол энэ хүрээд Git-ийг ойлгосон байхад дараагийн яг цуврал хэсэг дээр нь би Git-ийг яаж command line дээр бичгийг зааж өгөх болно. За баярлалаа.